Та ойрт учир битүүлэг шаналл шархнуудыг амсгах босно уу? Хорвоо ертөнц таны хүсэл зорилгын эсрэг зогсоод байгаа ч юм шиг. Дотны ба гадны хүмүүс таныг үл ойлгох, буруу шаахчлах нь ч гэсэн ихссэн юм шиг. Эсвэл бүр чухам эрсцгийн муухай эргэж тань тохиолсон байж болно. Үүнд хариулт бий. Сайн байна уу намайг сон гэдэг. Би тароо, энерэг, орд гэх мэт зүйлсээр амьдраад асар олон жил болж байна. Одоо бол ангаалтын коуч хийдэг. Ойрт таны амьдралд игдэх босоо асуудлуудтай санчрын ухралттай холбоотой. Энэ бичлэгээр би танд асуултуудын тань хариултуудыг өгөх болно. Эхлээд зөвлөгөөгөөр дараа нь тароо үзрөөр эхэлцгээе. За санчрын ухралт. Санчир гэдэг гариг нь өөрөө маш хатуу хахир энергитэй хамгийн хэрцгий амар сүрдмэр гариг гэж яриадаж болдог. Тэгээ миний хувьд бол минь дуртай гариг гэсэн нэг. Яагаад гэвэл санчир гэдэг гариг нь таныг сорин, шалгана, хурцлана, хүчрхэгжүүлнэ. Хэрвээ та хүчтэй болж чадахгүй бол танилах хэрэгтэй байдаг. Санчир гэдэг гариг нь аюултай гариг байж болдог. Санчир гэдэг гаригийн хувьд хүний амь нас гэдэг зүйл тиймч ноцтой зүйл биш. Гэтэ нөгөө талаараа бас хамгийн ноцтой зүйл юм шиг магадгүй санчир гариг хүний нас, хүний амьдралыг үнэхээр ноцтойгоор хүлээж авдаг учраас хүн болгоныг хурцлж хүчтэй байхыг, хувьдаа хариуцлагатай байхыг, хувьдаа үнэлэмж болгондоо үнэнч байхыг шаарддаг гэж уулзшгүй. 7 сарын дунд тавцаанаас 11 сарын сүүл хүртэл санчрын ухралт тохиож буй. Ухралт гэдэг нь болохоор ухралтын үеэр гаригс таныг миний зааж байгаа сургаалуудыг, миний ойлгуулах гэдэг зүйлсүүдийг та ойлгосон уу гэдгийг шалгадаг шалгалтын үе орж ирдэг. Бас ямар байдал, ямар градус, ямар геометрийн байрлалаар тухайн гариг идэвхжиж байгаасаа хамаарат илүү наривчлалтай шалгалтууд, шалгуурууд, зовиорууд илрэх боломжтой байдаг. За тэгэхээр ойрт та их хэмжээний шаналл зовлоныг хамсаж байгаа бол энэ нь ердөө санчир гариг танаас хохирогчийн сэтгхүүг цэвэрлэх гэж буйтай холбоотой. Хохирогчийн сэтгхүү бол эгоны зүйл. Хохирогчийн сэтгхүү бол хорлолын зүйл. Энэ дэлхий гээд гариг нь өөрөө элсэн талбай мэд чанартай, элсэн талбай ч юм шиг баримлын шавар ч юм шиг. Зарим талаараа сургууль ч юм шиг. Гэхдээ ер нь бол дэлхий гэдэг гариг таны гар дор, таны мэдрэмж дор хөвсөж өөрчлөгдөж байдаг. Таны хүч чадал мэдлэлд ордог гариг гэсэн үг. Та юуг хүснэ? Дэлхий тэрийг нь биелүүлж өгдөг. Тийм учраас хүн болгоны амьдралаа өөрөө бүтээсэн байдаг. Ингээд хэлэхээр үнэхээр муухай сонсогдож болзошгүй. Гэтэ үүнд төрч буй сөрөг мэдрэмжүүдийг одоохондоо бити нэвтрүүлээрэй гэж би зөвлөе. Оронд нь та зүгээр өөрийгөө уучлах хэрэгтэй Тэгэхгүй өөрийгөө уучлахгүй гэдэг ч юм уу өөрөө та мдээгүй байхдаа өөрийгөө асар их хүч чадалтай гэдгээ мдээгүй байхдаа өдийг хүртэл бүтээж өгсөн амьдралдаа гомдох шаардлага байхгүй, уурлах шаардлага байхгүй. Тэгээ одоо би танд хэлж өгч байна. Та асар хүчтэй. Дэлхий гэдэг гариг таны гар дор захирагддаг. Захирагдана гэхээс илүүтэйгээр дэлхий гэдэг гариг нь өөрөө тантай хамтрахыг, ийхүү хамтрахыг хүсдэг болов танд баримтлын шавар тоглох материал бүртгүүлж өгдөг болов Дэлхий гэдэг гариг дээр тохиож байгаа зүйл яг одоо таны амьдрал тохиож байгаа зүйлсээ та өөрийн хоёр гараараа бүтээдэг. Танаас гадны хүмүүс, таны аав ээж хоёр, таны сахиуснууд танд бүтээж өгдөггүй. Таны аав ээж, гэр бүл дотны хүмүүс, дайсан, сахиус, бурхан гэд энэ биетүүд нь таны сонголтод нөлөөлөх, таныг чиглүүлэх замчлах таны талд байдаг хүмүүс бол чадхаараа танд ээлтэй сонголтуудыг танаар гаргуулах гэж оролддог бол танд ээлгүй биетэй болохоор чадхаараа таны өөрийгөө үзий ядах хорлын сонголтуудыг нь дөрөөлж эдрийг нь гаргаж өгөх гэж оролддог бахны. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр та өөрийн амьдралаа бүтээдэг. Та өөрийн амьдралынхаа эзэн. Та бол хүчт эзэн. Та бол өөрийнхөө амьдралыг төгс бүтээдэг нэгэн. Танаас өөр хинч таны амьдралыг бүтээдэггүй. Тэгээд хэрвээ энийг та үнэн гэж хүлээж авах юм бол хохирогчийн үзэл бодлыг одоо хайж явуулах хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл та л өөрийнхөө амьдралыг бүтээдэм бол хохирогчийн үзэл бодол худал хуурмгийн чанартай болоод эхэлж байгаа.
Яагаад гэвэл таал сэвтэршгүй юм бол, таал хамгийн хүчтэй юм бол, таал өөрийнхөө амьдралынхаа хамгийн том creator, бүтээгч юм болвол гадны хүн таны амьдралд бүтээж чадахгүй гэсэн үг. Гадны хүн яаж таныг хохироо, яаж таныг ингэж хийе гэсэн тэр хүн тань нөлөөлөх хэсгийн 100% таал шийддэг гэсэн үг болж таарж байгаа юм. Тийм ээ. Тэгээ тэр бусад хүмүүс ч гэсэн таны адилаар гэгээн хүчит бийт байдаг. Та ч гэсэн бусад хүмүүст цэв суулгах боломжгүй. Ингэж хэлэхлээр хүмүүсийн хамгийн түгээмэл дундууддаг зүйл нь болохоор би бусдад цэв суулгаж чадахгүй юм болвол тэг би одоо яаж зөв хүн байх вэ? Тэг би бусдад цэв суулгах үедээ бусдыг хохирооч үедээ гэсэн айдсын доор л сайн хүн байж амьдарч ин шүү дээ. Өөрийгөө хянаж амьдарч ин шүү дээ гэж хүмүүс хэлэх гээд байдаг. Гэтэ яагаад заавал ийм сөрөг энергиэр гэж те хэрвээ та бусдыг хайрладаг бол за бусдыг хайрлахыг яриад ах уу. Та гол нь өөрийгөө хайрладаг бол те номер 1-т өөрийгөө хайрладаг бол бусдыг хохироох сэтэл угаасаа тань төрөхгүй. Угаасаа бусдыг хохироохч боломжгүй болчихно. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрлахгүй байхаас аргагүй байдалд ордог. Тэгэхээр ертөнцийн хууль нэг талаараа ийм энгийн байдаг байх нэ. Та бусдыг хайрламар байвал өөрийгөө л 100% хайрладаг байх хэрэгтэй. Өөрийгөө шархлуулдаг, өөрийгөө өвдөгдөг, өөрийгөө хохироодоггүй байх юм бол та хүсэж хизээч бусдыг хохироож чадахгүй. Юу л таны гарт хохирж байгаа юм шиг мэдрэгдэх вэ гэхээр эго буюу, хорлол буюу, ходол хуурмгийн энерги, солиорлын энерги, таны асар их хайрын энергийн дор, амар амгалан хүч чадлын энергийн дор хохирж байгаа юм шигээр мэдэрдэг. Тэгэхээр энэ таны харваа, таны амьдралд хохирч болдог ганцхан л энерги бий. Энэ бол ерөөсөө эго юм. Эго гэдэг зүйл хохирч болдог цороо ганц энерги. Яагаад гэвэл эго нь өөрөө хоосон чанартай. Эго бол ходол хуурмгийн чанартай. Эго оршдоггүй зүйл бөгөөд өөрийгөө оршдог жинхэнэ бодит гэдгийг баталгаас өөр сонирхол байдаггүй. Харин хайр гэдэг энергинд юмыг бүтээх, шинжлэх, түгээх, бусдыг дээшлүүлэх, өргөж хөгжүүлэх, үүрт мөнхөд тогтох, ордон цайзыг барих гэдэг ч юм те. Хайр гэдэг бол агуу бодиттой зүйл байдаг. За одоо таран уншлагын хэсэг рүүгээ оръё. Таран уншлага болгоно 3 минут үргэлжлэх болно. Би энэ таран уншлага дээр болохоор та яаж өөрийгөө хохирогч гэж бодоод яваад байна вэ? Энийгээ яах ёстой вэ гэдэг зөвлөгөө 3 минут дотор хэлж өгөх болно. Тэгээ үүн дээрээ нэмэлт бичлэг болохоор миний өмнөх шиг ингийн 10 минутын таран уншлага та авах боломжтой. Хэрвээ хүсэх юм бол, хэрвээ та энчээ байгаа мэдээллийг үнэлж байгаа бол, хэрвээ дараагийн таран уншлагыг нэмэлтээр авах таран уншлагаа та сериус хүлээж авнаа. Сонсноо хэрэгжүүлнэ гэж байгаа бол авах боломжтой. За, хөзөрнүүдэд танилцуулъя. 3 хөзөр даа. Групп номер 1 бол The Hermit, Даянч. Таны хамгийн хохирлыг, амьдрал таны хохирлыг учруулдаг. Хохирогчийн бодлол та өөрийгөө ганцаараа гэж бодох. Бүхнийг ганцаараа бодох хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, хариултаа өөрийнхөө дотроос олох хэрэгтэй. Гэтэ нэгэнд таны дотроос олдоогүй хариулт өөрөөсөө нэмж ухаад олдох. Хүн төрлөختөө яагаад олуулаа байдیں۔ Хүн төрлөختөө яагаад нэгнийхээ эрэлхийлт яагаад хань ижилтэй байхыг хүсдэг. Яагаад найз нөхөдтэй олуулаа байхыг хүсдэг гэвэл хүн болгоны дотор тус тустай өөр төрлийн өнцгүүд, өөр төрлийн хариултууд байдаг. Энэ тустай хариултууд хамтдаа нэгдэж орж ирэх үед бүтэн том зөрүүл үүсдэгтэй холбоотой. Та ганцаараа байснаар хариултыг хизээж олж чадахгүй байх боломжтой. Та бусдаас тусламжийг авах хэрэгтэй байж болно. Бусдын харах өнцгийг харах хэрэгтэй байж болно. Та ганцаараа биш. Хүмүүс таньгүйгээр дутуу. Хүмүүс таньгүйгээр дутна. Хүн төрлөختөд таньгүйгээр дутна. Хүн төрлөختөн гэдэг нь өөрөө төгс бит юм. Бүгдээрээ төгс үүргүүдийг хүлээж авсан төгс битүүд байдаг. Хүн төрлөختний хүн болгон өөрсдийн төгс үүргийг гүйцэтгэж эхлэх үед хүн төрлөختөнд деважин зориглох болно. Деважин гэдэг нь Христийн, Буддын, шашны деважин бол хэлээгүй. Деважин гэдэг нь ерөөсөө л үүрт мөнхийн хэмжээшгүй хязгааргүй аз жаргал, хязгааргүй эрх чөлөө, хязгааргүй хамраа амгалан гэлж байгаа. Энэ бүх зүйл үлгэрийн санагдаж болно. Гэтэ тараа уншлага болон санчрын гараа гэдэг зүйл чи өөрөө жоохон үлгэрийн юм шиг хүмүүст угаасаа санагддаг шүү дээ. Хэрвээ та имжлэгийг энэ хүртэл үзсэн бол
тодорхой хэмжээнд итгэдэг гэсэн үг. Тэг мэдээж итгэх үү дагах уу юу гэдэг нь 100% таны мэдлийн зүйл муу юм. За хэрвээ нэмэлт хэсэг рүү нормоор байвал шууд description comment хэсгээс нь хагаад үзээрэй. Нэмэлт дотор нь 10 минутын тараа уншлага байж ах болно. Group номер 2 таны үзэр бол The Death. Үхэл гэдэг үзэр байна. За энэ үзэр бол хүмүүсийг хамгийн их айлгадаг үзэр юм. Таны хохирогчийн сэтгэхүй яг одоо ангаах хэвээр зүйл санчир гараг танаас хамгийн их ангааж цэвэршүүлэх хүсэж байгаа зүйл бол та өөрийгөө үхэх боломжтой гэж боддог бодол юм. Би байхгүй болох боломжтой. Миний бүтээсэн зүйлс өөхөх боломжтой. Миний мэдлүүлсэн гаргасан зүйлс, миний хайртай зүйлс өөх замхрах боломжтой. Гэтэл гигэн бит та замхардаггүй. Та бол үүртэй мөнхийн бит байдаг. Таны махан бие бол ерөөсөө энэ насанд авсан сүнсэн биенийх нь найз эсвэл багаж хэрэгсэлт гэдэг юм. Энэ зүйлс анхаарах боломжгүй. Та хайрын 100% хайрын энергиэр бүтээсэн зүйлсүүд бас хизээж замхардаггүй. Харин таны сүнс та гэдэг биет бол 100% хайрын энергиэр бүтээгдсэн байдаг. За тараа үзэр дээр мажор арканагийн үхэл гэдэг үзэр нь өөрөө шинэ эхлэлийг бэлэгдэжэдэг. Үхэл бол эцэслэл биш юм. Үхэл бол хувирал юм. Үхэл гэдэг нь яг үнэндээ ego death буюу эгоны үхлийг л бэлэгддэг. Эго өөхөх үед хайр манддаг. Эго өөхөх үед та тодорч гэрэлтэж гарч ирдэг. Тэгэхээр эгог өхүүлэхээс бити үхэж байгаа юм болгон зөвхөн эго л байдаг. Эго бус зүйл өөхөх боломжгүй үхлээс тэгэхээр бити агуу хувирал агуул байдаг. Тэгээ хувирал болгон агуу. Хувирлаас бити хувирах үед эго шигшигдэж үлдээд тунаж үлдээд үхээд тэр тундаас таны мөн чанар, таны хүч чадал, таны амар амгалан, таны эрх чөлөө тунаж үлддэг. Таны мөн чанар бол хизээч бүхэршгүй. Тэгэхээр эгог чөлөөтэйгээр тавьж явуулаарай гэдэг бол таны зөвлөгөө юм. За хэрвээ нэмэлтийг нь авах юм бол таран уншлага 10 минутын турш байгаа. Хэрвээ үнэхээр татагдж байгаа бөгөөд энэ зөвлөгөө үнэхээр хэрвээ энэ зөвлөгөөг та үнэхээр үнэлж байгаа, үнэхээр таалж байгаа, тань үнэхээр сайхан санагдаж байгаа бас зөв тусаж чадж байгаа бол нэмэлтийг минь аваарай гэж би зөвлөж байна. The Chariot буюу хүлэг тэрэг. Энэ хүлэг тэргийн хөзөр нь өөрөө үнэхээр эерэг утгатай хөзөр бол мөн гэхдээ хохирогчийн сэтгхүүний хувьд танд юу билүүдэж байна гэхээр бүх зүйлийг бие л хөдлөхгүй бол нураа дундаг. Бие л гүйхгүй бол бүх зүйл зогсдог. Бие л машиныг хөдөлгөөрийн. Тэгээ яг л зурам шиг ингэж хөдөлгөж эргүүлжил байхгүй бол юм зурагшилдаггүй. Би заавал өөрийгөө шахах хэрэгтэй, бие л болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол үж болдоггүй гэдэг ийм хохирогчийн үзэл бодол танд байна. Энийг та тавьж явуулах хэрэгтэй. Та их юмсыг хөдлөгдөг хүн нь биш. Юмсыг хөдлөгдөг, юмсыг урагшлуулдаг, амжилтыг авчирдаг, дараагийн зүйлсийг авчирдаг энерги цор ганц энерги байдаг. Энэ нь хайрын энерги. Харин хайр гэдэг нь юу юм бэ? Хайрыг задлаад харах юм бол энэ дотор амар амгалан оршиж идэг. Энэ дотор эрх чөлөө оршиж идэг. Энэ дотор хүч чадал оршиж идэг. Хүч чадал, эрх чөлөө, амар амгалан. Энэ зүйлсүүд л бүх зүйлсийг хөдөлгөдөг. Өөр энерги, өөр юмсыг хөдөлгөж чаддаг хүч чадал энэ хорвоо ертөнцийн дээр хайраас өөр байхгүй. Тэгэхээр та хайрыг үнэхээр сул дорой гэж бодсон уу? Хайрыг хүч муутай гэж бодсон уу? Хайр дээрлэхүүлдэг, хайр хохирдог гэж бодсон. Энэ бол хамгийн том бодлоо бодол байна. Харин юу хүч султай, юу хохирдог вэ гэхэлэр таныг таны хайраас тусдаа гэж хэлэх солиорлын дуу хоолой буюу эго хорлолын дуу хоолой хүч султай байдаг. Эго яг одоо танд ингээ эгогоор бартан зангаар, шахал дарамтаар, дарангуйллаар юмсыг урагшлуулж бүтээж болох ч гэлээ тэр зүйлс нэх удаан үргэлжилдэггүй. Энэ зүйлс нэмэлт эго, нэмэлт дарамт, нэмэлт шахалтыг танаас шаардаж явдаг. Гэтэл хүн өөрөөсөө хязгааргүй хэмжээний дарангууллыг гаргах боломжгүй, хязгааргүй хэмжээний шахалтыг гаргах боломжгүй байдаг. Тийм учраас эгоны үүсгэж өгдөг энэ түлш нь өөрөө сул дорой. Хайранд дээрлэхүүлдэг. Хайр гэд гэрэл шиг зүйл сүүдрэн эго руу орж ирэхэд сүүдрэн эго ахтасаа оршиж байгаагүй юм шигээр замбархад алга болдог. Эгог тавьж явуул. Хайраар бүхнийг хийх хэрэгтэй.
хайраар хийж байгаа зүйлс өөрөө тижээгээд явдаг. Тэг хүнээс хайр гэдэг мэдрэмж хязгааргүй ихээр гарах боломжтой байдаг. За хэрвээ энэ мэдээлэл танд таалагдсан үн цэнтэй санагдаж байгаа бол миний нэмэлт хэсгийг сонирхоорой. Нэмэлт хэсэг дээр 10 минутын бүтэн уншлага байх болно. Description comment хэсгээс шууд авах болно. За энэ удаагийн бичлэг ингээд таалагдсан болов сэтгэлдүүдээ илэрхийлээрэй.